Амрыг ирээ. Өөрөө та танилцуулаад байна. Амрыг ирээ. Баян зүг дүүргийн цагтыг нэвтрүүлсэн мөрдөн байцах засгийн мөрдөгч цагдаагийн Ахмад Тэмүүлэн гэдэг хүн байна. Залхим мэхлэх гэмт хэрэг нь өмнөх оны мөн үеэс хэдэн өссөн үзүүлэлт авав? 22 оны 6 сарын байдлаар болохоор 2.3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Залхим мэхлэх гэмт хэрэг нь ямар аргаар төлхөө үйлдэгдэж байгаа юм? Техник технологи хөгжсөн энэ үед маш олон төрөл аргаар үйлдэгдэж байгаа. Тодорхойлбол цахим орчинд, төрөөсийн байранд хамрагдуулж өгнө, физ гаргана, орон сууц түрээслэн гэх мэт олон аргуудаар нийтлэг гэмтрээр бүртгэгдэж байна. Залхилагч хүмүүсүүдийг гаднаас нь хараад ямарч таних боломжгүй. Тэгэхээр ярьж хэлж байгаа амлсан зүйлүүдийн сайтар нягтаж шалгаж ивэл энэ гэмт хэрэгт өртөхгүй байх боломжтой. Орон сууц түрээслэх залхин гэсэн шүү дээ. Орон сууц түрээслэх залхин хэрхэн үйлдэгддэг? Залхим эхлэгч маань эхлээд хохирогчтой уулзаж түрээслэх гэж байгаа байраа үзүүлдэг. За тэгээд үүнийг өөрхөн түрээслэх гэж байна. Урьдчилгаа мөнгө олоод яаралтаа шилжүүлэх юм бол өөрчлөн түрээслэе гэж эхлээд итгэл үнэмшлийг нь олдог. Үүний дараа тухайн байрыг өөрийн байр мэт хуурамч бичиг баримт үлдэж агаад хохирогчоос дахин мөнгө нэмж авдаг. Дараа нь уг байрны эзэн гарч ирээд хохирогч маань одоо гэмт хэрэг өрцнөө мэдэж хос оцордог. Ийм тохиолдлууд их гарч байгаа. Ийм төрлийн залхим эхлэх гэмт хэрэгүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх? Иргэд та бүхэн маань өөрсдөө залхилагч хүний ярьж байгаа, хэлж байгаа амлсан бүхнийг нь сайтар нягтлж шалгаж их сурвалжаас нь тодруулбал энэ гэмт хэрэгт өртөхгүй байх боломжтой. Та манай үзэгчдэд зориулж үгэлээж. Залхин мэхлэх гэмт хэрэгт хинч хорхиж болох боломжтой. Иймд иргэд та бүхэн ятгах тусам нягтал.